Өчтөр орой юу болсон бэ? Хэдүүлээ хамтдаа цум авсан. За яаж цум авсан бэ гэх юм бол Хемзийн чартыг харж ирсэн. Хемзийн тухай бас судалгаа хийж ирсэн. Ямар мэдээлүүд гарч байгаа юм бэ гэх юм бол супер том хөрөнгө олонтын сангууд Хемзийн хувьцаа багцлуугаа нэмж байгаа. Жишээлбэл Bridgewater Associates, Ray Dalioгийн компани Хемзийн хувьаа нэмэгдүүлсэн. JP Morgan нэмж авсан, Goldman Sachs нэмж авсан. Маш олон институт мэргэжлийн хөрөнгө оруулагч бүгдээрээ хаашаа орж байгаа юм бэ гэх юм бол Хемз рүү орж байгаа. За гэхдээ зарим компаниуд Хемзийг гоё гэж үзэж байгаа, зарим компаниуд Хемзийг новш гэж үзэж байгаа. Тэгээд маш олон хүмүүс Хемзийг шорт хийцэн байгаа. Тэг өнгөрсөн 7 хоногт юу болсон бэ гэх юм бол Хемзийн хувьцаа дэше пуужинсан. За тэг өчтөрийн чарт харахтаа энэ uptrend line-ыг 7-оод bounce хийгээд тэгээд дэше явж исэн. Тэгээд 10 өдрийн moving average бас дэше өсөж исэн. Тэгээ Хемзийн тухай маш олон сайн мэдээлүүд гарч исэн. Pre-market дээр одоо зах зээл нээхээс өмнө ерөөдөө өсөлттэй байсан. Тэгээ би бодсон байхгүй. За окей. Амар олон хүмүүс энийг уннаа гэсэн мөрийг тавьсан байгаа. Гэхдээ мэдээлүүд нь сайн гарч ийн. Тийм учраас энэ дээрээ нээлтэн дээрээ гэлс ороод жоохон ашиг хийх боломж надад харагдаж байна. Үнэртэй байсан. За тэгээд ерөөдөө та айдлуу school community руу юу орлсон бэ гэх юм бол нэг судалгаа явуулсан. Яг зах зээл ойролцоо нээхээс 30 минутын өмнө Хемз буудах уугүй юу? Дахиад жаахан өсөх юм шиг харагдаад байна. Яах вэ гэд тэгэл шаяа сонголт яах юм бэ гэсэн сонголт өгсөн. 43 хүн гусья гэсэн. 21 хүн би ашиг дургу. За. Тэгээ би юусэн бэ гэх юм бол яг зах зээл нээхээс өмнө ойролцоо $58 дээрээ арилжааны сигнал өгсөн. Хэдүүлээ юусэн бэ гэх юм бол багцынхаа одоо нийт хөрөнгө олонтынхаа 5-аас 10%-аар орсон. Stop loss айгу tight тавьсан. Ерөөхдөө маш ойрхон тавьсан. Тиймэр энүүгээр дамжуулаад эрсдлээ харж байгаа. Тийм учраас нэгтээ нав сунах магадлал байгаа, бас дээшээ өсөх магадлал байгаа. Яг тэгвэл Хемзийн хувьцаа өнгөрсөн хэдэн 7 хоногт нэлээд том агрессив дээшээ доошоо хөдөлгөөн явж исэн болохоор. За тэгээд маш дэлгэрэнгүй зааварчилгаа оруулаад stop lossтай хэдүүлээ орсон. Би өөрөө бас өөрхөн дүнгээр ороод өчтөр орой за тэний $5,000 ашиг хийсэн. За гэхдээ бид нартай хамт хөрөнгө олт хийгээд за тэгээ юу болсон бэ гэх юм бол нээгээд шууд дэше явж ирсэн. Та хэдэн харж байгаа бол PAM нээгээл шууд $62 тий луу яваад тэгээ хэдүүлээ ерөөхдөө манай өнөөдөр өчтөр шүн ерөөхдөө бол хамтраад арилжаа хийхдээ зарим хүмүүс $62 дээр нөгөө жижигхэн мөнгөөрөө ороод тэгээд 62 дээр гарсан, 63 дээр гарсан, 64 дээр зарим хүмүүс гарсан. Би тухайн үед нөгөө тал мөнгөөрөө гараад тэгээд тал мөнгө нь одоо хүртэл явж байгаа. Өчтөр орой тэгээ ямар ханшин дээр хаасан бэ гэх юм бол $64. За хэдүүлээ тэгээд $64-ыг 58-аар хуваалаа гэж бодоход ойролцоо өчтөр зарим хүмүүс 7% ашиг хийсэн, би өөр одоо ойролцоо нэг 6-7% ашигтай явж байгаа. Ганцхан нэг богино хугацааны арилж байгаараа. За тэгээд нэг сонирхолтой яасан community дотор би бараг 5 минут тутам шинэ мэдээлэлүүд оруулсан. Жишээлбэл те нийт те оруулсан дүн гарсан ханш ерөөдөө тал мөнгөөр гараад за та хэд позицгаа талыг гараарай жоохон ашиг авчаарай гэдэг тий. За тэгээ бид хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол stop loss-аа ингэ дэшээ зүүсэн. Эхлээд $52 дээр тавьсан байсан бол $58, $59. За тэгээд $59 дээр stop loss тавьсныхаа дагуу гоё юм юу болж байгаа юм бэ гэвэл тий манай community манай багийн гишүүдүүд $58 дээр орсон stop loss-а 59 дээр тавьсан болохоор хэдүүлээ баттай ашигтай болж байгаа байхгүй. За тэгээд зүгээр ингээ 50 хойшоо суугаад хараа явж исэн. За тэгээд фан маягаар би юу оруулсан бэ гэх юм бол за окей та айгу богино хугацаанд ашиг хийсэн болохоор ийм чарт оруулсан. Миний дансны дугаартаа хаан банк Сингапур 5000 надаа тэ талархалж байгаа юм бол пивний мөнгө явуулчаарай гэд оруулсан. Да тэгэл нэг хүн өчтөр орой бас юу оруулсан бэ гэх юм бол баярлаа тэ. Өчтөр орой би скуулийн community-гийн 20 жилийн төлбөрөө нэг оройд олж авсан. Нэг гишүүн. Тэгэл бараг 3-4 минутын дотор ингээд тайл майлан гаргаал ингээд пост тавиал за окей боломжтойгоор бити шуналтай гих мэт чинь за тэгэл хүмүүс ингээд гоё ялаа шуналгүй 62-оос гарцсан. За тэгээд араас нь би өөрөө шуналдаад Сингапур бишээ $64 гарах юм бол коньяк шүү гэд
нэг шун за аваад өгё гэл тэгээ орой дансаа ингээ шалгасан чи хүмүүс надлуу Сингапурын мөнгө явуулсан байсан. Баярлаа. Тэгээ би өчтөр орой яг хоо энэ баг нэг 11 Сингапурын мөнгө ийм олон PB угаагүй нэг 2 Сингапур угаад тэгэл сайхан гараа авчихсан. Тэгээ зарим хүмүүс юу хэлсэн бэ гэх юм бол багц маань сарын дотор 51% өсөлттэй энэ хүн жишээлбэл $5,000 хөрөнгө олт хийгээд $5,000 олцсон. Тэ энэ хүн Хэмзээсээ ганцаараа дангаараа $11,000 олсон. За. Окей. За тэгээ Хэмзийн чартыг харах юм бол өсөлтөө яваалаа. Тэ тэгээ хэдүүлээ юу их вэ гэвэл одоо нэг юм бодогдоод эхэлж байна заяа. Би өчтөр гайгүй дүнгээр ороод талын зараа тал нь байж лагаа. Тэгээд энэ хавцаан дээр юу харагдаж байна гэх юм бол бид нар дахиад орох хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Окей. За ягаад вэ гэх юм бол энэ short squeeze болох магадaltaй. Энэ бүр дээшээ пуужиндах магадaltaй. Гэхдээ унах бас магадaltaй. Гэхдээ дээшээ пуужиндчих юм бол амар пуужиндах боломжтой юм байна. Доошоо унах юм бол нэг амар сүртэй. За нэг $48 хэдэн доллар руу буурах хаа. Гэхдээ окей, одоо та хэд намайг сонсоорой. Одоо тэрхээ асаагаарай. Окей. Энэ хувьцааг угаасаа хэдүүлээ ирэх 3 4 5 жилийн хугацаанд эзэмшмээр байгаа учраас 5 жилийн дараа энэ хувьцаагаа $55 дээр авсан уу, $65 дээр авсан уу хамаагүй болчих байгаа байхгүй юу? Окей. Яг гэх юм бол тухайн үед баг нүү энэ $200 $150 хүрсэн байж магадгүй тий. За $100 руу хүрсэн ч окей 65 дээр авсан уу 55 дээр авсан уу хамаагүй байхгүй юу? Тий. Нэг $10 хамаагүй. Тийм учраас хэдүүлээ нэгд өдөр тий. Мо 2 дахь өдөр 7 хоногт дахиад орё. За гэхдээ энэ удаадаа богино хугацааны арилжаа хийхгүйгээрээ зүгээр ороод гараад шагаагаа дүрх юм биш. Хэдүүлээ тий урт хугацаанаа нэмээд орчих. Яг гэх юм бол ингэж харагдаж байгаа тий 3 4 5 жилийн дараа амар гой өсч магадгүй. Тэгээ богино хугацаанд short squeeze болоод энэ бүр дээшээ пуужиндах магадaltaй харагдаж байна. За тийм учраас нөх амар дүнгээр биш заяа. Тэ багцынхаа 5% ч юм уу хэдүүлээ ийшээ миний зүгээс нэмж орох хэрэгтэй. За би тэгээд өөрөө би таад бас хэлж байгаа. Сар болгон энэ хувьцааны хөрөнгө олтын данслууга $500, $1,000, $200 ч бай хийж байгаа учраас тэр мөнгөөрөө угаасаа багцын хуваарлын дагуу хувьцаануудаа нэмж аваад байгаа учраас тий хэдүүлээ сар болгон энийг нэмж байгаа учраас эх 7 хоногт баг зэрэг нэмээд авчия. Яг гэх юм бол өнгөрсөн 7 хоног хэдүүлээ баг багцынхаа 10% ийшээ хийгээд тэгээ буцаа гарцсан. Нийлэн ашигтай. Одоо тэрийг дахиад хийчихье. Тэгээд бид хэдүүлээ эрсдэлгүй мөнгөөр тоглож байгаа. Өнгөрсөн сарын хугацаанд олсон мөнгөөр эргүүлээ хөрөнгө олт хийж байгаа юм чинь миний зүгээс сэтгэл зүйн хувьд те тийм амар хэцүү биш. Тэгээ хэмс доошоо унсан ч хэдүүлээ бас нэмээд авчнаа. Окей, за хэмзэн яриха боли өчтөр юу болсны тухай яриха боли. Одоо Tesla-гийг харчи. Энэ юу юм бэ гэх юм бол 15 минутын чарт. Тэгээ энд юу харагдаж байна гэх юм бол 5 сарын 12-наас ахуулаад ерөөхдөө эрчтэй, хүчтэй uptrend дотор явж байгаа. Одоо rising wedge руу ингээ явж байна. 1 2 3 4 бараг 5 удаа энэ resistance дээр цогсон. Тэгээд ер нь бол одоо ингэсгээр нэг шийдвэр гарах гэдэг шиг байна. Ерөөхдөө энийг цөмглөх магадaltaй. Тийм учраас эх 7 хоногт хэдүүлээ нэгт өдөр бас багцынхаа 1 2 3%-аар Tesla-г бас нэмж авах хэрэгтэй юм шиг харагдаж байна. Гэхдээ тий энэ дээр шуналтахгүй шүү. Их хэмжээгээр орохгүй нэг багцын 1 2 3%-аар та хүссэн хэмжээгээр нэмээд баг зэрэг орчоор. Яг гэх юм бол хэдүүлээ одоохондоо 30-аас 40% кэш дээр сууж байгаа учраас хэдүүлэнд тий хөрөнгө олт хийх боломжтой кэш байгаа. Окей. За тэгээд урт хугацаанд харах юм бол Tesla тий яг энэ тренд ийм channel дотор явж байгаа. Одоо channel-ийн талтаа орцсон байна. Тэгээ яг энэ rising wedge дээр ингээд зогссон түрүүний ингээд зурсан wedge ер нь бол ингээд 7 хоногийн chart нэр ийм жижиг юм харагдаж байгаа. Гэхдээ бас харагдаж байгаа. Таамаг юу юм бэ гэх юм бол энэ дахиад нэг алхам дээшээ явах юм шиг харагдаж байна. Тэгээ энэ RSI-г нь харах юм бол бас өсөлттэй явж байна. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багц руу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. Окей.
бидний олж авсан ийшээ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа Core Mining ерөөхдөө энэ resistance байгаа ойролцооныг $7.90 $8 дээр resistance байгаа тэрнээрээ bounce хийсэн ерөөхдөө RSI бас одоо бууралтай тэгээд хідүүлээ магадгүй энэ алтны хаан шаа хүртэл унахыг хідүүлээ хүлээ ерөөхдөө 2025 онд энэ хувьцаа маань ойролцооныг $7.50 дээр он гараад тэгээд ер нь бол 3 сар 4 сар $4.50 л унсан. Магадгүй энэ компани хувьцаа одоо 6 юм уу $5 руу буцаагаад унаад ирэх юм бол хідүүлээ энэ дээрээ нэг жижигхэн алхам хий шүү. Окей. За бидний Mecha Metals алтны ханшнаас бол жоохон retraction хийж байгаа. Хідүүлээ бас энэ дээр бүр дээр ашиг авцсан. Ороод гараад бас нэг удаа ашиг авцсан. Тэгээд дөнгөж сая позиционаас 14 центэн дээр хассан. Окей. 14 цент хүрснийхэн дараа ерөөдөө энэ алтны ханш унснаас холбоотой 12 цент л унаад тэгээ магадгүй би энэ дээр юу зурцсан байгаа юм бэ гэх юм бол Fibonacci retraction жишээлбэл Микагийн хувьцаа 9 цент руу retraction хийгээд явчих юм бол дараагийн up cycle дээр Fibonacci 6 дээр 18 центээр хүрэх боломжтой. Fibonacci 0.78 дээр бол 20 цент. Fibonacci full extension хийх юм бол тий 23 цент л өрөх магадaltaй. Тийм учраас хэдүүлээ энэ retraction-ыг хүлэе. Тий бүтэн retraction хийгээд uptrend нь буцаагаад эхлээд энэ RSI уналтаа биш буцаага өслөө болоод ирэх юм бол хэдүүлээ энэ дээрээ баг зэрэг дүнгээр дахиад орчихъя. Core Mining, Mecha Metals энэ ерөөхдөө хоёулын дээрээ эргээд орох стратеги байгаа. Гэхдээ хүлээх хэрэгтэй. За, нефт нүүн хааш харах юм бол ерөөхдөө downtrend нь илүү хурцтай ингэ явжлаа. Энэ дээр нэг сүртэй мэдээлэл байхгүй өмнөх ярьсан адилхан. Valaris ерөөхдөө одоо breakout хийгээд одоо resistance дээр явж байгаа breakdown хийх юм бол буцаагаад энэ $20 руу унах магадaltaй. Тэгээ хэдүүлээ ерөөхдөө $20 руу унаад ирэх юм бол ийшээ зоолттой орно. За Devon Energy ямар нэгэн тест хийгээгүй одоо ерөөхдөө downtrend line дээр байна. Тэгээд энэ уналт нь өргөжлүүлээд энэ компани хувьцаа $20 дээр олдох юм бол амар nice. Гэхдээ let the trade come to us бид нэр төвчээртэй хүлээ. Occidental Petroleum, Devon Energy ерөөхдөө хоёулаа яг адилхан. Энэ учраас энэ дээрээ нэг хэлэх юм байхгүй зүгээр let the trade come to us. Энэ компани хувьцаа $30 дээр олдох юм бол хэдүүлээ Warren Buffett-аас 2 дахин хэмтхэн энэ хувьцааг авсан байгаа гэсэн үг. Окей. За S&P ингээ харах юм бол 20 оны uptrend channel ингээ явж байгаа channel-ыг тест хийгээд full retract хийгээд одоо буцаагаад all time high руу явах гэдэг шиг байна. За тэгээ Fibonacci-гийн ингээ extension гээ харах юм бол full Fibonacci extension хийж юм бол 650 руу явах магадaltaй. Явахгүй ч байж магадгүй. Миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо жоохон доошоо унаад тэгээ буцаагаад дээшээ өсөх баха. Окей. Гэхдээ энэ дээр хэдүүлээ зүгээр жоохон болгоомжлох хэрэгтэй. Окей. Тиймээс энэ дээр одоо нэг юм байхгүй зүгээр харж л сууж. Окей. Robinhood дээр бид нар бас аваа хөөрхөн хөрөнгө оруулалт хийгээд аваа хөөрхөн ашиг авцсан. Та энд юу харагдаж байна гэх юм бол full cup and handle гайхалттай cup and handle харагдаж байгаа. Гэхдээ ингээд зүгээр cup and handle formation харагдаад за энэний дагуу одоо хөрөнгө оруулалт хийнэ гэдэг биш те хаяа cup and handle-ийн дагуу явдаг хаяа бас явдаггүй тийм учраас байнга хинаад шалгаад хараад явах хэвээр тэгээд энэ компани эхний үйлдвэрлэлийн тайлан гарчаад тэгээд хоёр дахь үйлдвэрлэлийн тайлан хараад энэ дээр дахиад нэг каталист гараад ирэх юм бол магадгүй энэ буцаагаад дэше явах магадaltaй. За яг cup and handle information-ы дагуу арилжаа нь явчих юм бол энэ ёроолноос нь ам хүртэл ингээд зурцсан байгаа. Тэгээ яг адилхан хэмжээтэй long position ингээд тавьчаад үзэх юм бол энэ компани хувьцаа ерөөхдөө дунд хугацаанд $120 руу явах потенциалтай юм шиг харагдаж байгаа. Тийм учраас энэ компани одоо манай багц дотор дунд урт хугацаанд байж лэн гэсэн үг. Тэ хаяа ингээд дэше доош савлахаараа ороод гараал. Гэхдээ хизээч энэ компани хувьцаанаасаа бүтнээр нь гарахгүй шүү. Хэмс дээрээ бас яг адилхан тий хэмс дээрээ хідүүлээ хизээж бүх хувьцаагаа зарахгүй шүү. Окей. За дараагийн нэг компани SoFi. Окей. SoFi бас яг адилхан таад нэг харж байгаа юм бол Robinhood шиг цэвэрхэн cup and handle биш. Гэхдээ cup and handle formation байгаа. Дахиад хэлий заавалчгүй cup and handle formation-ы дагуу ерөөсөө явах хэрэггүй, шаардлагагүй. Гэхдээ
ер нь энэ компани үнэлгээ одоо угаасаа хийгдэж байгаа, судалгаа нь явж байгаа. Хэд хэдэн төлбөртэй мэдээллүүд нь би аль хэдийн авцсан ингээ ухаа сууж ийн ерөөхдөө нэг муу харагдахгүй байна. Robinhood-тэй жоохон төстэй, айгу инновацлог баг, тий? UI UX бас айгу дэжгүй, cool application өсөлттэй явж байгаа. Тийм учраас энэ дээр нөө RSI бас дэжгүй cup and handle formation харагдаж байгаа. Тэгээ энэ компанийг хэдүүлээ багцлууга бас нэмэх магадлалтай. Гэхдээ судалгаан дуусаагүй, үнэлгээ нь бас дуусаагүй. Тийм учраас гэхдээ эх 7 хоногийн бараг 3 дахь 4 дахьд миний анхны шатны судалгаа дуусчихаа. Тэгээ хэдүүлээ сайн гараад ирэх юм бол шагаагаа дүрчий. Окей. Хамгийн сүүлийн 2 хувьцаа юу юм бэ гэх юм бол энэ квантумын хувьцаа эдгээр бүгдээр худлаа заяа. Орлого байхгүй, нэхлэн болох бүртгэл дээр баахан тоглоом тоглож байгаа. Орлого нь хүрээгүй болохоор янз бүрийн компаниудыг худалдаж аваад тэр компаниудын орлогоо өөрийнхөө тайлбар ингээ шингээгээд янз бүрийн бодлонтой тоглоом тоглож байгаа. Гэхдээ зах зээл саруул ирүүлэх хонтой биш. Хүмүүс юу гэж харж байгаа юм бэ гэх юм бол quantum computing бол уучлаарай. Ирээдүй. Тэгээ дөнгөж сая Google-ийн CEO Sundar Pichai quantum computer-ийн тухай айгу positive мэдээлэл өгсөн. За энэс болж ерөөхдөө quantum хувьцаа буцаага жоохон юу авах магадaltaй. За ингээ Fibonacci хараад үзэх юм бол bottom-оос top full retraction хараад үзэх юм бол full nig movement бол IonQ $66 руу хүрэх магадaltaй. Ишээ ерөөхдөө long position ишээ хөрөнгө олт хийн гэж би ерөөсөө ярихгүй байна. За гэхдээ дахиад хэлье, let the trade come to us. Тэ бид хэдүүлээ яг ингээ хүлээжээ. Магадгүй энэ IonQ биш тэ $66 руу пууждах юм бол хэдүүлээ баг зэргийн short position энэ дээр нээх боломжтой. Яг гэх юм бол энэ компани үнэн бүтэхгүй. Гэхдээ хүмүүс ишээ хөрөнгө олт хийж байгаа. Дараагийнхан Rigetti IonQ-тэй яг адилхан quantum computing хувьцаа энэ компаниг гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч нь том амбицтай юм ерөөсөө хэлэхгүй байгаа. Бид нар зөвхөн судалгаа хийж байгаа. Тэ бид нар фейлтч магадлал амар өндөртэй шүү гих мэдчлэн. Тэ орлого нь ингээ бууралтай байгаа хэрнээ хувьцаанд дөнгөж сая өнгөрсөн сарын хугацаанд амар өслөө. Магадгүй энэ Fibonacci 0.6 руу яваад $19 руу хүрээд эсвэл бүтэн Fibonacci 27 руу ингээ явчих юм бол хэдүүлээ бас энэ дээр нэг бол за short position нэг бол put option авах гэж бодъё. Гэхдээ хугацаа нэраа болоогүй энийг дахиад 1 юм уу 2 юм уу 3 сар 4 сар харъя. Тэгээд хаашаа ирэх нь харъя. Тэгээд амар пуужиндаад амар хөөсрөөд ирэх юм бол энэ дээр хэдүүлээ хамтдаа группээр анх удаа жижигхэн option trade хийх гэж үзье. За окей. Ийм байгаа хасаа өдөр өчтөр хамт хэмзийн арилжаа хийгээд ашиг хийсэн хүмүүст бүгдэнд баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд нэгд өдөр зараагийн зах зээлийн апдейтээр уулзцгаая. За хөрөнгө олтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За, групп дотор ирээ уулзъя.
Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.